За олзваа наримжат биологийн дүүргийн аврах шалгаруулах тэмцээн өнгөрсөн өдрүүдэд болж өндөрлөлөө. За Баянгол дүүрэгт шинэ нэрийн сургууль, Чингэлтэй дүүрэгт 17 дугаар сургууль аваргалсан бол 20 жилийн яваа өгтөж буй сан сургуулийн сурагчид Сүхбаатар дүүрэгт тэргүүлэн аваргын цом, алт мөнгөн медалаа гардаж авлаа. Энэхүү олимпиадад санд сургуулийн 20 гаруй сурагчид оролцож өрсөлдснөөс анги дэвшин суралцж буй хүүхдүүд амжилт гарган багаараа Сүхбаатар дүүргийн аврах сургуулиар тодорлоо. Би анх удаага дүүргийн олимпиадад орж байгаа. Тэгээ 8-аас 9-р анги руу дэвшиж орж байгаа. Тэгээд анхны удаага орохдоо алтан медаль авч байгаад маш их баяртай байгаа. Би болохоор олон улсын биологи олимпиадад оролцож хүрэл медаль авсан байгаа. Тэгээд цан сургуулийнхаа 20 жилийн яваг тохиолдуулан алтан медаль авч мөн баг хамт олноороо аваргалсанд их баяртай байна. Би энэ жилийн дүүргийн олимпиадад 11-р ангид оролцож мөнгөн медаль авсан байгаа. Бас өмнө жилийн дүүргийн олимпиадад оролцож хүрэл медаль авсан байгаа. Бусад дүүргүүдийн хувьд мөн адил аваргуу тодорч Баянгол дүүргийн шинэ нэрийн сургууль дүүрэгтээ тэргүүлжээ. Нийтдээ манай шинэ нэрийн сургуулийн Баянгол дүүрэгтээ ойролцоогоор 50-аад хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцсон. Баянгол дүүрэгтээ алтан медаль авч 1-р байранд орсон. Санд сургуулийн сурагчид 20 жилийн яваа өгтөн дүүрэг нийслэл улс олон улсын олимпиадад амжилттай оролцсоор хамаа.